Энэ ард түмнийхээ амьдралыг, эдийн засгийнхаа нөхцөл байдлыг сайжруулах яахыг талаар тийм яриа байдгүй. Тэрэнд нь аягүй харамсаж байна. За нөгөө өөрсдийнхөө доторх одоо янз бүрийнхээ асуудлыг хариуцлагыг ярихын оронд одоо манай намайг ярьсаар байгаа таарсан. Аягүй харамсалтай байна. Эцэст одоо арчилсан нам ард түмэл буруутай болж идэг. Ийм байж болохгүй л дээ. Тэрийг одоо зөв ойлгоосай. Одоо 100 жил болсон нам гэж байгаа тийм ээ. Одоо хариуцлагатай байж улс орны нөхцөл байдлыг зөв ойлгож ингэж явах хэрэгтэй байтал зүгээр л одоо хариуцлагын дээр ярьж одоо ажлаа сайжруулж ард түмний амьдралыг сайжруулахын талаар ярихын оронд зүгээр нэг ямар нэгэн хүний буруутай хин нэг хүн буруугаа хүлээхгүй тийм одоо бидний яриад байдаг Японы сая нэг хөдөө аж ахуйн сайд ямар үлгэр шиг үзүүлж байна. Тийм л арчилсан оронд бол бид амьдрах гэж амьдрахын төлөө явж байгаа шүү дээ. Тийм л зүйл үзүүлээд улс орныхаа сайжруулах ард түмнийхээ амьдралыг яриад ингэх юм болов гэтэл одоо арай өөр зүйл ярих юм аа. Энэ талаар харамсаж байна. За нөгөө талаар бол яагаад вөхөр хэлэх барьж байгаа нам учраас би тэгж байна. Тийм ээ олонхын явсан Монгол улсын иргэн борт хамааралтай ийм одоо өнөөдрийн нөхцөл байдал засгийн газрыг тэргүүлж байгаа ийм намын хувьд хэлж байна. Тэгэхээр аль нэг намын талаар бол дотоод асуудалтай болж ярилцах юм алга. За нөгөө талаар бол бас хүн намын одоо байр сууринд харамсаж байна. За одоо ерөнхийлөгчийн засаг руу явж байгаа гэх шиг тийм ээ. Бас дандаа ингээ бус руу дайрсан юм ярих. Өөрийнхөө дотоод асуудлыг ярихгүй. Одоо улс орны нөхцөл байдлыг ярихгүй тийм ээ. За ажил хийгээд одоо ямар үр дүнд хүрсэн тэрийг ярихгүй. Энд бол харамсал илэрхийлж байна. За тэгээ манай арчилсан нам хуралдаад асуудлаа яриад ингээ явах үед тэгээд парламент шиг байж, намууд нь намууд шиг байж ингэж иргэдийнхээ амьдралыг тий сонгуульд орсон бүрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж ингэж л явах хэрэгтэй. Ер нь Монгол улсын иргэн ард түмэн бүгд одоо альч намууд Монгол улсын одоо хөгжүүлэх тийм ээ ард түмний амьдралыг сайжруулахын төлөө байгаа шүү дээ. Энэ дээр л ажиллаж байгаа. Тэрнээс одоо энэний эсрэг байдаг хүмүүс байхгүй байх гэж үзэж байна.